Надад Батмунхийн Батбаяр гэдэг. Би 2012 он цусны төв данх жолоочор ороод одоо 21 онд чи 9 жил ажиллаж жолоочор. онд жолоочулсан. 2000 оноос ч одоо ингээд 2021 он гэдэг чинь 20 жилийн зөндөө жолоо өмшсөн. 12 оноос хойш цусаа өгч эхэлсэн. Тэр нь дотор нь яг ороод ажиллаад эхлэнгүүт ажиллаж эхлээл ерөөсөө яг цус өхийн ач холбогдол нь ямар юу гэдэм бэ гэдгийг л өөрөө мэдэрсэндээ. Хүний амь авардсан юм байна, амьдрал бэлгэлдэг юм байна гэж ойлгож ирэн тэгээд цусаа өгч эхэлсэн. Цусаа өгж байгаа хүмүүсийн ер нэг байр байдлыг харсан. Ер нь тэгэл энэ чинь хүний амь аварж байгаа гэдэг утгаар нь ер нь өгье гэж шийдсэн. Манай албан газрынхан бол ер нь цусаа өгдөг донор маш олон байдаг. Энэ эмч, совилогч ер нь бүхэл хүмүүс цусаа бэлгэлдэг дээ. Хүндэт донорууд ер нь зөндөө байдаг шүү дээ. Манай байгууллага бол гадуур явж цусаа цуглуулна доноруудаас. Тэр авсан цусан бүтээгдэхүүн цусыг буцаад цусны төв рүү авчрах тийм процесс явагддаг. Үйлдвэр дээр. Энд бол хүлээлт маш их штэ. Хэмжээгээр энэ цус авчраач ерөөсөө ихний юмыг гаргах гэж энэ чинь хүлээж байгаа. Цаг минутаа уралдаж л орж ирдэ штэ ерөөсөө. Тэр нь бол бас хэцүү шүү. Замын хөдөлгөөнөөс эхлээл өндөрлүүд гарна штэ бас. Тэгэр юм дохиотой тэргүүнд явж гисэн. Олон хүний амнаас аварж байгаа. Тэр бүгдэд цусаа бэлгэлж байгаа нийт ажилчид албан агчдад хүртэл бас талархаж явдаг. Залуучуудтай үргэлжилгээд ер нь цусаа тогтмол өгөх хугацаанд нь өгөөд цусаа бэлгэлж байгаарэ. Олон хүний амнаас аварна штэ.